За сайн хүмүүстээ. За өнөөдрийн хичээлийг бол Appinventer болон Bluetooth LED хоёрыг холбоод Appinventer аппликейшнээ бэлдэн гутаа Arduino дээр кодоо бичээд за тэгээд энэ Bluetooth-ээр удирдаад холбогдоод тэгээд энд байгаа LED гэрлийг асаах үйлдэл хийх гэж байгаа. За одоо би болохоор нэг тест хийцэн байгаа. Харуул яг юу хийх гэж байгаа вэ гэдгийг. За нэгдүгürt нь холбогдох хэрэгтэй байгаа. За бид нар AC06 зааварталтай нэм олон оронтой тоо өсөх холилдсон зүйл байгаа. Энэ бол манай Bluetooth-ийн хаяг. За өмнө нь сануулхад бид нар болохоор эхлээд Bluetooth-ээр гар утсан дээр Bluetooth-ээрээ ингээд холбогдсон байх хэрэгтэй шүү. Үгүй энэ холбогдох боломжгүй байгаа. Эхлээд ингээд холбогдсон. За түүний дараагаар бид нар нөгөө аппликейшнаа татаж авдагаараа би бүр Bluetooth ингээд LED нэрлээд ингээд тустай аппликейшн бидний татаж авдаг чинь энэ шүү дээ тийм ээ MIT гэд. За энэ дээр ингээд дарахаар за миний аппликейшн гадарна. За нэг дизайн гэдэг сүрт юм бол байхгүй нэг list speaker-тэй тэгээд хоёр ботонтой баг. За list speaker-тэй дарахаар за жигсаалтанд байгаа Bluetooth-ийн боломжит Bluetooth гадарлаа. За connect гэсэн бичих гарлаа. За одоо би энэ дээр LED on гэдэг дарахаар тэнд байгаа LED асах хэвээр. Асч байна. LED off гэхээр унтрах хэвээр. За энэ хоёр маань одоогоор л Bluetooth-ээр хоорондоо холбогдсон. Тийм байна. Bluetooth гэдэг маань дээдлэн 200 м орчим л явна шүү дээ тийм ээ. За зөвхөн энэгээр ингээд хязгаарлахгүй одоо бид нар нэмэлтээр мотор одоо бусад сенсорууд гэх мэт зүйлсийг хийх боломжтой байгаа. За эдгээр яаж хийсэн бэ гэдэг талаар одоо дэлгэрэнгүй ярилцъя. За хичээл эхэлцгээе. За өнөөдрийн хичээл дээр болохоор хамгийн түрүүнд бидэрт за мэдээж за Bluetooth хэрэгтэй байна тийм ээ. За Bluetooth гэдэг бол ерөнхийдөө бусад нэг антенны төрөл нэг ойрхон антен байдаг. За манай Bluetooth-ыг ингээд харах юм бол за RX D TXD тэгээд GND VCC гэсэн ийм дөрвөл хоёр талынх нь юуг бол state хоёрыг бол ашиглаагүй байгаа. Тэгэхээр энэ дөрвөлийг ашигласан байгаад байгаа. За бид нар GND-г болохоор за одоо энэ Arduino-гийнхаа за энд Arduino тийм ээ. За энэ Arduino өнө. За энэ хэсгээр нэг power хэсэг байдаг шүү дээ. За энэ дээр байдаг GND-нүүдийн аль нэг рүү холбочихно. За энд ч гэсэн нэг жишрэг GND байдаг. Энд хоёр жишрэг GND байдаг тийм ээ. За аль нэг рүү холбоход бол. За VCC гэдэг бол энд байгаа 5 вольт гэсэн хөл рүү холбоод өгнө. VCC. За энд ч гэсэн 5 аг дахиад байх. Харин манай Bluetooth-ийн Arduino өнөөдөр нэг юм онцлогтой хоёр хөл байгаад байдаг. Энэ дээр угаасаа TX RX гэдэг манай веб камерын фокус сайн тарахгүй багшгүй TX RX гэдэг байна. TX RX-ыг энэ дээр байгаа TX RX-ийг зөрүүлээд холбоход бол бие биендээ мэдээлэл өгөлцөж явуулцдаг гэсэн үг. За магадгүй энэ дээр нь эхлээд RX байна тийм ээ. RX тэгээд TX. Тэгвэл RX руу TX-ийг холбоно. Харин энэ RX-ийг TX руу авч холбочихно. Ингээд энэ дээр байгаа дөрвөн хөл төр чигээрээ холбогдоод болчлоо. За энд нэг GND байдаг ярьсан тийм ээ. За энэ дижитал 0-оос явсараа байгаад 13 гэсэн хөлүүд байгаа. За жижигхэн тест хийхэд айгүй их ашигладгаар одоо ингээд холбогдсон. Одоо айгүй тийм залхуу холболтолтой резистор энэ ашиглахгүйгээр. За манай диод LED гэрлийг уртыг нь 13, погныг нь GND руу гэдэг. За ерөнхий бүдүүвч нь гарчиж байгаа. Тэгэд ингээд та нар холбочиход манай яг энэ холболтоор үүсчихнэ. За одоо эхлээд хэдүүлээ аппликейшнаа бүтээе. Дөрөвний харсан аппликейшн болохоор дизайн садах юм бол байхгүй. Нэг юм 3 юмтай баг. За энийг яаж бүтээх вэ?
Тэгэхээр манай хүмүүс ер нь бол бүтээгээ суртсан байгаа учраас за бид эдгэцээ солиё. IP Inventor за орчий. За эпс тийм ээ. За миний юу зөндөө байгаа. Өмнө хийжсэн яг нөгөө саяны хийсэн прожектчин гадаг чинь тийм ээ. За энийг шинээр за дахиад одоо юу хөө LED л хийчихэд та тийм ээ. LED окей. За шинэ прожект үүсгэж байгаа. Тийм болохоор эхлээд жижигхэн загварчлал оруулахын тулд layout-ын дотроо текст гингуут table гингуутаа ингээд за өндөрийг нь бас л дүрхэж. За тэгэнгуутаа дээд тал дээрээ одоо бид list figure-ыг ашиглана. List figure. Харин доод тал дээрээ 1-р төвчлөөр 2-р төвчлөөр ашиглана. За дизайн ерөнхийдөө болцсон. Тэгэнгуутаа бид нар энэ connectivity гэдэг дээр очингуутаа Bluetooth client-ыг авах шүү. За энийг аваад энэ дээр ороод төхөр окей энэ юм нэмэгдэж харагдахгүй. Угаасаа энэ дээр харагдахгүй компонентаа гэдэг заагаад өгсөн байна. За энэ манай Bluetooth хийхэд ашиглагдах зүйл байна. За яг хөө товчлуурынхаа нэр усыг сольж болно. Тэр rename гээд LED on. Тэгээд энэ дээр LED off. За энэ дээр нь солигдож байгаа бол энд харагдахтаа солигдохгүй. Энийг яаж солих вэ гэхээр энд сольж байгаа. LED on. Дээр LED off. За ингээд болцсон. За энийг одоохондоо ингээд байжлаг. За дизайн руу орно. Манай дизайн блок руу орно. За манай блок дээр болохоор одоогоор юу хийгдэг байгаа. За хамгийн түрүүнд бид нар юу хийх вэ гэхээр list figure дээр за энэ дээр after and before гэж хоёр байна. За өөрлөлийн дараалал before мэдээж уртаа авах болох. Дээрээ авах болох тийм ээ. Жохо томруулчих уу. За одоо манайх чинь list figure дээр оронгуутлаа list figure element гэдэг юм. Ямар нэгэн элемент орж ирнэ. Нэг жагсаалт элемент жагсаалт орж ирнэ. Юуны жагсаалт орж ирэх юм бэ гэхээр Bluetooth-ийг нэрсийн жагсаалт орж ирнэ. Нэр болон хаяг. Окей. Энэ before дээр бол ерөөсөө энэ л байна. Харин ороод ирэх юм бол одоо энэ дээр хүрэх ажил гарна шүү дээ. Тийм ээ. Сонголт хийчих юм бол гэсэн үг. За list figure дээрээ дахиж оронгуудаа бас л сонголт хийгдсэн list figure next selection гэж байгаа да. Selection. Айнэ чи тийм ээ. List figure selection. Ямар нэгэн зүйлийг сонгох чинь юу сонгох гэж байгаа юм бэ гэхээр дахиад Bluetooth руу оронгуудаа миний хаягийг сонгоно үстэй тийм ээ. Bluetooth client 1-ийн connect хаяг. За тэр хаяг нь болохоор хаана авах вэ гэхээр эргээд list figure дотроо list figure selection. За list figure selection. Одоогийн байдлаар ингээд сонгогдчихлоо. Харин сонгогдсон гэдэг яаж мэдэх үг гэхлээр одоо энэ дээр list figure set text гэж байгаа. Окей. За энийгээ текст дээр очиод сонгоцоо. Холбогдчихлаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Connected. За. Окей бас. За ингээд явах юм бол манай ерөөхдөө Bluetooth маань эхлээд хаагдаад нэрсүүд гадрах нь. Нэрсээ сонголт хийх юм бол Bluetooth-ийн нэршлиг оруулаад бид нар холболт хийчлээ. Ингэж ерөөхдөө Bluetooth одоо холбогддог байх нэ. За тэгвэл нөгөө LED on, LED off гэсэн хоёр төвчлөр байгаа шүү дээ тийм ээ. Энэ дээр дарах юм бол манай энэ нөгөө Bluetooth маань
Bluetooth нэг текст бол. Bluetooth client нь ямар нэгэн мэдээллийг дамжуулна. Би ямар мэдээллийг дамжуулах вэ гэхлээр асах юм бол текст дотор 1 гэсэн тоо тавьчих уу. Харин Bluetooth off-ыг дарах юм бол за энийг ойшруулад энийг дарах юм бол тийг явуулчих. За Apple дээр бол ийм ерөөхдөө ингэ болчихж байгаа. Тэгээд би өөрөө Android таблет ингэ сонгож авчирсан учраас Android APK гэдэг дарчгаар за ингээд бүр өөрийн гэсэн тусдаа аппликейшн бүтэж эхэлж байгаа. Тэгээд энийг QR кодыг сканердаад тэгээд энэ дээр татаж авнаа. За мэдээж хэрэг энэ дататай байх ёстой шүү дээ, тийм ээ. За ингээд би өөрийн гэсэн аппликейшн татаад авах линктэй болчихж байгаа. За би татаад авсан учраас энэ бол орхичи та нар болохоор гар утасныхаа энэ рүү орно шүү дээ. MIT гэсэн эндээсээ энэ өмнө ашиглаж байгаа болохоор за эндээсээ scan QR код за дахиад би татъя дөө ингээд та татаж авч байгаа. Тэгээд install хийх үү гэж. За install хийяав. За install хийглээ open. За өмнөхтэйгээ ив ижлэх нэг тийм болчлоо. За энэ үед одоогийн байдлаар бол манай энэ Bluetooth антенн ерөөсөө зогсолтгүй ас чумдарч байгаа гэрлэн. За дээр нь дарлаа. Өмнө таниулсан байгаа учраас шууд гарч иж байгаа. За энэ гэрэл ас чумдрахаа атсан. Тэгээд connected гэдэг бичих гарцсан. За окей, энэ үйлдэл бол зөвхөн тог ирсэн тохиолдолд энэ Bluetooth антенн биед байгаа их боломжтой. Холбогдчихлоо шүү. Одоо би Arduino-тойгоо хэрхэн яаж ажиллах юм? LED ажиллах юм гэдэг дээр за C дээр Arduino ID дээр бичнэ хэвлээ. За энийг ингээ хачи. За одоо манай ингээд эхэллээ. За эхлээд бол би явж байсан нэг одоо төгсөх зарлал гэсэн тийм ээ. Incoming. За энэ маань эхлээд бол тэг бай юу гэж тохируулсан байна. Харин түүний дараа бид чинь яа гэсэн байгаа лээ. Энэ дээрээ тий serial begin тийм ээ. За serial begin гэхээр юу гэдэг вэ гэхээр за smooth оранж. За нэг стандарт дэлгэцийн хурд. Энэ serial monitor дээр дарчгаар энэ дээр ямар нэгэн зүйл болж байвал тэргээ шууд ингээд real time харах боломжтой. Одоо нөгөө нэг мэдээлэл яваад байгаа юм уу, гүү юм уу, яг үнэхээр очиод байгаа юм уу гэдгийг нь бас хэрвээ давхар харахыг хүсвэл шүү дээ, тийм үү? За дараа. За тэгээд бид нар чинь LED гэрлийнхаа байрлалыг зааж байна. За мэдээж энийг PNC mode за манайх чинь 13 дугаар дээр холбоно. Дижитал 13 шүү. 13 дугаар хол дээр холбосон хөл маань хийм бэ гэхээр энэ бол ердөө гаралт юм гэж заагдаж байна. Output. Дандаа бидний мэдээллийг, ирсэн мэдээллийг л гүйцэтгэх үүрэгтэй ямар нэгэн зүйл. За болсон. Одоо loop дотроо за хэрвээ serial дээр бид нар юу ирэх хэвчээ бэ? Ямар нэгэн тийм ямар нэгэн зүйл ирэх юм бол available ингэж
явагддаг хаа. За тэгэнгუутаа энэ маань ирсэн гэдэг утгыг авчиж чинь тийм ээ. Одоо гоё алтан дотор. За ийдсэн. Хэрвээ ирчих юм бол incoming value хэрвээ ямар нэг юм ирэх юм бол уншина. За юу ирсэн болоо гэж уншин тийм ээ. За serial дээр ямар нэгэн зүйл ирэх юм бол уншиж таарна гэж. За зэг таслал. За тэгээд тавьчихсан дэлгэцэн дээр хэвлэх юм байна тийм ээ. Нөгөө энэ доороо шүү дээ гараа загах. Энэ доороо юу ирсэн байгаагаа хэвлэх нь. За print ln гэхээр мэдчихэж байгаа тийм ээ. За зүгээр эхний мөр юм чинь printer явчих. За printer. За incoming value гэдэг. Гарч ирж байгаа утгаа хэвлэх нь. За ямар юу гэсэн утга ирж байгаа. Энийг хэвлэнэ. За. За тэгээд за энээр тооцчоо. За энэ утга байх юм бол за одоо шалгаж штэ. Хэрвээ нөгөө ирсэн incoming value чинь тэнцүү нэг байх юм бол тэгэх юм бол нэгтэй тэнцүү байх юм бол нөгөө дижитал хөл дээр холбогдсон байгаа digital write чинь 13 дугаар хөл дээр холбогдсон байгаа шүү дээ. 13 дугаар хөл дээр холбогдсон байгаа зүйлийг асаа. За энэ маань нөгөө гэрлийг асаа гэж байна. За эсвэл за incoming value чинь тэнцүү тэг байх юм бол digital write за нэг лог болгоо 13 дугаар төрөх зүйлийг заагач. За болоо тийм ээ. 13 дэх нэг дээр нэг байх юм бол окей, хоёр байх юм бол инх юм байна, гурав байх юм бол инх юм байна. 0 байх юм бол инх юм байна. За дээр хэвлэн гэж ингэ заагаад өгсөн. За зөв. Одоо энийг аплод хийгээд болоо. За миний аплод хийгдсэн байгаа. За аплод хийгдэхэд хоёр зүйлийг маш сайн анхаардаг. Нэгдүгээрт нь Arduino Uno буюу бидний өөрийн бордынхаа нэршлиг яг зөв зааж өгөх хэрэгтэй байгаа. Тэгэхгүй болохоор Mega дээр хийчээд Nano дээр хийчээд Uno дээр хийчээд Nano гэсэн сонголт хийж болохгүй тийм ээ. Энийг зөв зааж өгөх хэрэгтэй. Түүний дараа би портыг сонгодог байгаа. Одоогоор миний холбогддог байна тийм ээ. Ягаад тэгэхээр би зүгээр олон залгуурныхаа USB руу авч залгацсан байгаа. Тоглол хүлээж байгаа. Өмнө нь шаардсан шүү дээ тийм ээ. За би одоо дахиад энийг шараад үзье. За шарахаасаа өмнө шарна гэж яриад байгаа. Шарахаасаа өмнө ингээд compile хийгээд миний код хаана алдаа байна уу? Pin mod чинь цэг авах шаардлагагүй. Өөр юм арга. Тэр аяа хийсэн. За ингээд compile. За одоо За ингээд аваад тэгэхээр би өөрийг одоо компьютерийнхаа USB-г залгасан байгаа. Энэ дээр би device manager-ыг таачдаг тийм ээ. Тэгэхээр device manager дотор port дотор CH340 гэж л байгаа бол энэ манай Arduino мөн. Тэгвэл COM4 зүү юм байна. Энд COM4 гэж орж ирсэн. Nice орж ирсэн тийм ээ. За ордерлээ. Compile хийгдсэн, upload хийгдлээ. За
WhatsApp гэд ороод ирсэн. За дууссан. Одоо энийг томруулж байгаад яа. Энэ чинь энэ гэрэл анивчаад энэ гэрэл асаагүй байгаа. За би нөгөө таблетаа оруулж ирлээ. За. Connect гэж авсан. За энийг ингээд толбцсон байна. LED on. Оо, асч тийм ээ. LED on. LED off. On. Off. On. Off. Окей. За өнөөдөр хичээл явуулсан ингээд болчлоо. Бид нар LED гэрлэр аппликейшнаа бүтээгээд схем өгсраад тэгээ Bluetooth холбонгуудаа энд байгаа LED гэрлийг өдөрдөж сурж байгаа. За ингээд LED гэрлийг алсаас өдөрдөж сурлаа. За баяртай хүмүүст.